Сайн байцгаана уу хүмүүстээ. За Монгол улсын сансрын 7 хоногийн үйл ажиллагаа эхлээд 2 хоног дээр явж байна. Дэлхийн нийтээрээ 1999 оноос эхлээд сансрын 7 хоногийг тэмдэглэдэг болсон 10 сарын 4-өөс 10 сарын 10 хүртлийн хугацаанд 7 хоног дэлхийд даяараа сансраар амьсгалж, сансрын тухай мэдлэгээ бие биендээ түгээж, сансрын ололт амжилттай танилцж ингээд 7 хоног хэвээр Монгол оронд энэ үйл ажиллагаа өнөөдөр их өргөн дэлгэр сайхан явагдаж байна. Зөвхөн өнөөдөр энэ заалан тавид сансрын талаар ярилцахгүй. Монгол улсын 21 аймагт бүгдэд нь ямар нэгэн хэмжээгээр арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Сансар өрийн их сонирхолтой сэдв. Хүүхдүүд та бүхэн бүгдээрээ өөрийн бодолтой, өөрийн сонирхолтой дотрын чинь гжигдсэн ямар нэгэн асуултууд танаас бүгдэд нь байгаа. Тэгээ яг би бүх сансрын талаар өнөөдөр ярьж чадахгүй мэдээж хэрэг тийм боломж ч байхгүй. За надад бол бас тодорхой даалгавар өгсөн. Тэр даалгавар бол сансар Монгол хүн хэзээ нисэх юм бэ гэдэг даалгавар энэ талаар одоо хүүхдүүдтэйгээ яриач гэж. Тэгээ ер нь хүн яах гэж сансарт нисэх юм бэ? Их дэлхийг харах гэж юм уу? Эсвэл одоо энэ нэгэнтэй хууч хөрөх гэж сансарт нисэх учиргүй шүү дээ. Сансарт ниснэ гэдэг бол өөрөө их үнэтэй цэнтэй юм асуудал. Үнэтэй цэнтэй гэдэг нь би бас хөрөнгө мөнгөний талаас нь хэлж байна. За ер нь одоо утга агуулгын талаараа ч гэсэн одоо асар их үнцэнтэй. Ийм үйл ажиллагааг бол сансарт нисэх, сансрын нисгч бол сансарт гарах гэж ингэж ярьж байгаа. Сансар гэж ямар орчин байна вэ? Сансар бол юу ч байхгүй хоосон харанхуй орчин байгаа. Вакуум байгаа. Амьсгалдаг агаар байхгүй. Газрын хүчний татах хүч байхгүй. Сансарт гарсан хүн зүгээр л өвөд хийсээд ингэж явдаг. Сансарт хүнийг нисхийн тулд их олон нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт хамгийн нэгдүгээр сансрын хөлгийн бүхээг дотор хүн ажиллаж амьдрах нөхцөлийн хамгийн гол нь бол амьсгалах агаарын даралт байх ёстой. Энэ даралт бол хамгийн чухал. Энэ даралтыг янз бүрийн байдлаар үүсгэж болно. Энэ даралтыг энэ агаарыг хадгалахын тулд сансрын хөлөг бол бие битүү байх хэрэгтэй. Бие битүү байх хэрэгтэй. Ямар нэгэн зүү орох цай байх юм бол тэргээр одоо тийм дотор хадгалж байгаагаар алдагдчих нь гарчихна. Энэ бие битүү орчинд тодорхой хэмжээний агаарыг даралтыг бий болгож үнийг амьдруулах, ажилуулах ёстой. Тодорхой хэмжээний температур байх ёстой. Хүн тодорхой температурт л амьдрна. Асар их халууныг даахгүй, асар их хүйтнийг даахгүй. За тэгээ агаарын найрлага дүргэж анхаарал тавьж явах ёстой. Бидний одоо амьсгалж байгаа агаар бол 78% азоттой, 21% хүчил төрөвчтэй, бусад одоо жоохон орон зай инерти хийнээс бүрдсэн одоо ийм агаараар бид амьсгалж байдаг. Өөр замаар бас явж болно. Хүнд хэрэгтэй даралт гэдэг нь юу юм бэ? Хүнд хэрэгтэй тэр агаар дотор байгаа юм юу юм бэ? Тэр хүчил төрөгч байгаа. Тэгэхээр хөлгийн бүхөөгийг зөвхөн хүчил төрөгчөөр сэргийлчих юм бол 100% хүчил төрөгчөөр сэргийлчих юм бол заавал 1 атмосфер даралтыг тэнд хадгалж явах шаардлага байхгүй. 21% тэзэгтийн хэмжээний өчүүхэн даралтаар хөлгийн бүхээг дотор хүчил төрөгчийг агуулад тэргээр амьсгалаад амьдраад байж болно. Энэ аюултай. Энэ аюулыг хүндрэлтэн амссан. Хүчил төрөгчөөр шатамхай. Тийм учраас зөвхөн цэвэр хүчил төрөгчөөр сэргийлсэн энэ орчин бол ямар нэгэн одоо искра үүсгэхэд ямар нэгэн оч усргээд одоо шатах дэлбэрэх юм аюултай. Энэ аюулыг хүндрэлтэн яаж амссан бэ гэхээр зэрэг Америкийн 3 астронавт сансрын нислэгийн бэлтгэл хийж байгаа хөлгийнхээ бүхээгт шатсан. Шатаад ингээд дууссан. Тун харамсалтай үйл явдал. Тэгээ энэс хойш бол Америкийн нэгдсэн улс бол хөлгийн бүхээгийг газрын энэ
бүрэлдэхүүнтэй агаараар өөрөөр хэлбэл бидний яг л амьсгалдаг энэ агаараар хөлгийн бүхээг зэрэгэлдэг болсон. Америк чалгаагүй, Хятад чалгаа байхгүй, Оросын холбооны улс чалгаахгүй энэ замаар явсан. За тийм учраас агаарыг хадгалж явах хэрэгтэй байна. Агарын бүрэлдэхүүнийг үргэлж хэвийн хэмжээнд байх ёстой. Хүн зөвхөн хүчил төрөгчөөр амьсгалаа зогсохгүй нүүрс хүчлийн эргээд оронд нь гаргадаг. Тэр нүүрс хүчлийн хий чинь тэр жоохон орон зайд хүчил төрөгчийн хэмжээнээс даваад хүнд байх зохистой хэмжээнээс илүү гараад ингээд хүнийг амьдрах нөхцөлийг бас алга болгох юм ажилтай. Тийм учраас хөлгийн бүхээгт үргэлж агарын тэр составыг бий болгохын тулд хүчил төрөгчийг нэмж өгдөг, нүүрс хүчлийн хийг шингээж явдаг ийм тусгай механизм ажиллаж байж агарын бүрэлдэхүүнийг яг хүн амьдрах нөхцлөөр одоо бүрдүүлж өгдөг. Температурын орчин байна. За температурын орчныг бол тэгэхээр хөлгийн бүхээг гэдэг бол ерөөсөн жижигхэн одоо ийм орон зай болж хувирлаа. Бие битүү дотор нь хүн амьдрах боломжтой. Тэгээд тэр дотор байгаа одоо тодорхой хэмжээний температуртай дээр нь одоо тодорхой хэмжээний агарын бүрэлдэхүүнтэй ийм орон зайд хүнийг амьдруулах нь, ажиллуулах нь тийм нөхцөлийг бүрдүүлсэний дараагаар одоо сансрын хөлөгт сансрын зэвсгчийг суулгаж болно. Хүн зөвхөн одоо агаараар амьсгалдаг, идэж хэргэлдэг. Бидний идэж хэргэлсэн хоол, хүнс, ус, цай, кофе бүгдээр нь эргээд гардаг. Тэр юмнуудын одоо авах, хураах, хомих одоо ийм нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Ингээд тоочод байх юм бол үе төм нөхцөлийг бүрдүүлж ээж сансар хүнийг нисэх бололцоо боломжийг бүрдүүлдэг. За бүрдүүлээ гэж бодъё. Хөлөг бэлэн боллоо гэж бодъё. Сансарын зэвсгийг өөрийг бэлдэх хэрэгтэй. Тэр жингүү орчинд юу ч байхгүй орчинд тэр орчинд хүн ажиллаж амьдрна гэдэг бол одоо тийм бас таатай орчин биш юм байна. Жингүү орчин гэдэг бол тэгэхээр жингүүдэл гэдгийг жингүү орчин гэдгийг газар дээр гаргаж авч болдгоо. Одоо бид газар дээр их эрсдэл гаргаж л одоо төр богино хугацаагаар авч гаргаж болно. Шатаар асар хүнд давхарт гаргачаад торосыг хайжчих юм бол чөлөөт уналт болно. Тэр үед нэг жоохон хугацаанд одоо жингүүдэл үүснэ. Тэгтээ төгсгөл насар хүнд бол нэг хүүхдүүд таавах мэдэж байгаа. Ер нь яг жингүүдэл сансрын нэгслийг танилцуулахын тулд тусгай бэлтгэсэн онгоцоор нислэг хийдэг. Энэ нислэгийн туршид ердөө 22 секундын хугацаагаар жингүүдэлтэй адил нөхцөлийг орчныг бий болгодог. Энэ үл яг сансрын нислэгчид бас жингүүдэл гэж ийм байна гэдгийг ойлгуулдаг. Энэ бэлтгэлийн үед яг хүүхдээ зэрэг сансрын нислэгчид хоол хүнсээ хэрэглэх, хувц сундраа солих гэх мэтийн одоо жижигхэн үйлдэлүүдийг хийж үзэж жингүүдлийн орчинтой танилцдаг. За ингээд жингүү орчинд, агааргүй орчинд, ийм орчинд хүнийг нэг одоо нисгэхийн тулд техникийн болоод сэтгэл санаа, эмнэлэг биологийн олон туршилтуудыг, олон асуудлыг шийдэж байж одоо хүнийг нисгдэг. Миний ярих сэдв өнөөдөр Монгол хүн хэзээ сансар нисэхгүй гэсэн сэдв надад өгсөн. Монгол хүн сансар нисчүүлнэ, ниснэ. Хамгийн гол нь яах гэд нисэх ёстой вэ тэр хүн? Тэр хүн хамгийн гол нь одоо судалгаа шинжилгээний өргөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэхийн тулд хүний бэлтгэхээс өмнө бид тэр хөтөлбөрийг бэлдсэн байх ёстой. Тийм сонирхолтой дэлхийн шинжилгээ ухаанд хомлогын оруулах Монгол улсын эдийн засаг энэ хөгжил бас нэг жоохон цусан түлхэц өгөх ийм хөтөлбөрийг бид бэлдэх учиртай юм аа. Гол нь ерөөсөө тэр сонирхолтой биш. Эрэгтэй хүн нисгэн үү, эмэгтэй хүн нисгэн үү, хүүхэд нисгэн үү, өвгөн нисгэн үү, эмгэн нисгэн үү? Тэр нь хамгийн гол нь биш. Хамгийн гол нь тэр хөтөлбөр, тэр нислэг монголчуудад үр дүн өгөх ёстой. За тийм хөтөлбөрийг одоо бид бэлдэх ёстой юм аа. Сансрын нислэгийн хөтөлбөр бэлдэнэ гэдэг нь амар ажил биш ээ. Анхны бидний сансрын нислэгээс хойш 40 гаруй жил болчихлоо, 43-4 жил болж байна. Гэлээ гэхдээ 1981 оны сансрын хамтарсан нислэгийн хөтөлбөрийг хийлдсэн ийм хүмүүс
одоо хэдийгээр өндөр настай ч гэсэн байгаа. Одоо улсын их хурлын гишүүн Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч иргэдлээс өсвөлээд Эрдэнэтэй лавгж өггээд ингээд ярих юм бол нэг гарын 10 хорвонд багтах юм хүн байна. Манай багийн эмч доктор Лавга гэх мэтлэг энэ улсууд бол үндсэндээ одоо ирээдүйн сансар нисэх хүмүүсийн тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал онлон өгч байгаа. Мэдээж хэрэг бидний араас өчнөө сайхан залуу эрдэмтэд залуу хүмүүс гараад ирсэн. Энэ хүмүүс бас одоо энэ хөтөлбөр дээр ажиллах ёстой. Хөтөлбөрөө бэлэн болгоод хүнээ бэлтгээд тэгээ сансар нисэх учиртай. Ийм анхны яриа бидэнд байгаа. Оросын холбооны улсад манай улсын ерөнхийлөгч, Оросын холбооны улсын ерөнхийлөгч хоёр бол хэлэлцэн тохирч Монгол хүн сансарт дараагийн Монгол хүнийг сансарт нисгэх гэсэн энэ шийдлийг бол гаргасан байна. Энийг одоо хэрэгжүүлэх ажлыг бид хийх ёстой. Бид гэдэг бол төр засагч хийх ёстой. Хүмүүс ч одоо санаа бодлоо хэлэх ёстой. Шинжлэх ухааны академийн дээр одоо сайн ажиллах хэрэгтэй байна. За тэгэхээр сансарт нисж байгаа хүн гэдэг бол сансарт нисж байгаа хүнд туслахад хэцүү. Тэнд нэгүүлээ юм хоёулахнаа л байна. Тийм учраас амьдралынхаа бүх юмыг тэр хоёр хүн хийдэг байх хэрэгтэй. Сансарт очиод тэр хүмүүс олон юм хийн. Жишээлбэл одоо сансарт яаж ажиллаж амьдарч байгааг газар дэлхийд харуулахын тулд янз бүрийн репортажуудыг хийдэг. Телевизийн, киноны, зураг авалт, ярилцлага. За энийг бэлтгэхийн тулд одоо сансарын хөлгийн жижигхэн бүхээгтэй яаж бэлтгэх вэ? Аппаратаа яаж байрлуулах вэ? Гэрлээ хаанаас нь тусах вэ? Энэ бүхнийг хүртэл одоо газар дээр заадаг. Сансарын нисгч нэг жижигхэн хэмжээний эмч байх ёстой. Хэрвээ өвдвөл чи өөртөө яа туслах вэ? Нөхөртөө яа туслах вэ? Жижигхэн сэтгүүлч байх ёстой. Репортаж энэ одоо нэвтрүүлгийг яаж хөдөлгөх, яаж эхлэх, яаж дуусгах вэ? Энэ бүхнийг газар дээр хийдэг. Тийм учраас бэлтгэл ажил бол зайлшгүй хэрэгтэй байдаг. Нөгөө талаар хүнийг өөрийн одоо тэр жингүй орчинд дасгахын тулд олон төрлийн бэлтгэл сургуулиудыг хийдэг. Хүнд ачаалал өгөхийн тулд бас одоо бэлтгэл сургууль хийх учиртай. Сансарт нисхийн тулд хүн өөр дээрээ асар их ачаалал авдаг. Хэд ачаалал гэж бид ярьдаг тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол асар их хурдтгал үүсдэг. Түргэн хугацаанд их хурдыг авдаг. Энэ бол хүний бие дээр хурдтгал гэж хүний бие дээр энэ бол даралт хэлбэрээр мэддэг. Тэрүүнийг бид хэд ачаалал гэж байна. Тэгэхээр тэр хэд ачааллыг даах тийм чадварыг хүнд суулгах учиртай. Үүний тулд газар дээр одоо хийгдсэн, бэлтгэгдсэн асар том центрифуга гэдэг аппарат байдаг. Энэ центрифуганд суулгаад одоо хичнээн хүчтэй хурдан эргүүлэн төдий чиний хүний бие дээр ачаалал даралт ирдэг. Тийм замаар хүний бие организмыг нэг багахан хэмжээгээр дасгаж байна. Нөгөө талаар хүний бас нэг их эмзэгхэн эрхтэн бол хүний тэнцвэрийн аппарат гэж байдаг. Бидний явж байгаа, зогсож байгаа, хэвтэж байгаа энэ бүхнийг бидэнд хэлж өгдөг аппарат бол тэнцвэрийн аппарат гэж жоохон аппарат энэ одоо чихэн дотор үе. Энэ аппарат бол газрын орчиндөө дассан ийм аппарат. Үргэлж газрын татах хүчний үйлчил нөлөөнд дор тэр хүн 30 наслсан бол 30 жил, 40 наслсан бол 40 жил энэ нөлөөнд явсан. Өөр нөлөө мэдэхгүй юм ихтэй. Тэнд очсон зэрэг нөгөө жин маань алга болчтой. Нөгөө газрын татхууд алга болчихдог. Тийм учраас нөгөө аппарат чинь буруу ажиллаад эхэлдэг. Хүний ажиллах чадварыг алдуулдаг. Хүний зүг чигийг алдуулдаг. Тийм учраас тэр аппаратыг одоо нэгдүгээр их сайн сонгож авах хэрэгтэй тийм аппарат бэлтгэл сайтай хүнийг. Хоёрдугаар тэр аппаратыг одоо бас жингүүдлийн орчинд дасгаж дасгал сургууль хийх хэрэгтэй. Тэрний тул тусгай одоо сандлууд байна, тусгай одоо ийм савлуурууд байна. Энэ бүх юм дээр хийж байж хүний тэнцвэрийн эрхтний тэнцвэрийн аппаратыг сансар нисэх үйл ажиллагаанд бэлтгэж өгдөг. За хөтөлбөр бол үндсэндээ хэд хэдэн зүйлээс бүрдэх ёстой. Нэгдүгээрт бол эмнэлэг биологийн туршилтууд бол зайлшгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл зэрэг сансар нисэж байгаа хүн бол өөрөө одоо туршилтын нэг байна, нэг тал байна.
Тэгэхээр тэр хүн дээр янз бүрийн туршилтуудыг хийдэг. Бид эмнэлэг биологийн бас 10 орчим нэг төрлийн туршилтуудыг хийсэн. Хүн орон зайн баримжаа, хүн одоо аразмер хэмжээний баримжаа гэх мэтлэнгийн ийм юм бас одоо алдаж болох учиртай. Тийм учраас тэр чадвар хэрвээ нэг бидгийг үздэг олон туршилтуудыг бид хийсэн. За тэгээд хүний өөрийн бие организм ямар шиг байдалтай байх нь, даралт яах нь, зүрхний цохилт юу болох нь гэх мэтлэнгийн энэ олон зүйлүүдийг судалж байдаг энэ шинжилгээ ухааныг бол эмнэлэг биологийн шинжилгээ ухаан гэдэг энэ туршилтууд бол сансар дасж байгаа хүн дээр өөр өөр нь тавигдана. Технологийн бид туршилтуудыг хийх ёстой. Сансрын жинхэнэ орчныг ашиглах учиртай. Газар дээр бид хоёр өөр төрлийн хоёр өөр хувийн жинтэй бодисуудыг хайлуулад нэгтгэхэд тэр эргэж хатуу байдалд орохоос өмнө бас одоо арай хөндөж жинтэй дор нь ороод арай хөнгөн жинтэй дээр нь үлдээд яг цэвэр ийм хайлшиг үүсгэж чаддаг. Тийм хайлшиг хаана үүсгэж болох вэ гэхтэй зэрэг зөвхөн одоо сансрын орчинд үүсгэж болно. Технологийн ийм төрлийн туршилт байж байна. Сансрын орчинд бид кристалл ургуулсан. Кристалл бол одоо шингэн зүйлээс эхлээд бүрдээд кристалл үүсгэхдээ яг цэвэр кристалл бол газар дээр одоо үүсгэхэд хэцүү байдаг. Сансрын орчинд бол энэ юунийг хийж болдог. Эрдэнэт 1, эрдэнэт 2 гэх туршилтууд байсан. Тэрийг та бүхэн санаж байгаа. Алтай 1, алтай 2 гэдэг одоо металл хайлуулах туршилтыг хийсэн. За гэх мэтлэнгийн энэ олон одоо сонирхолтой ийм туршилтуудыг, ийм хөтөлбөрийг сансар насгч байгаа хүндээ бэлтгэж өгөх ёстой. Бид Монгол үндэснийхээ Монгол гэсэн хэлбэртэй ийм туршилтуудыг одоо сансрын тойрогламд хийж болно. Энэ дээр бол хүн болгон одоо санаа бодлоо оролдуулах ёстой юм байна. Ямар туршилтыг бэлдвэл их одоо хүчтэй, сонирхолтой, за тэгээ дараа нөгөө жишгтэй ийм туршилт болох вэ гэж. За тэгээ Монгол хүнийг сансарт нисгэх энэ асуудал мэдээж хэрэг сансарыг эзэмшдэг энэ сансрын өндөр технологитой улсуудын аль нэгтэй хамтарч одоо нисэх хэрэгтэй. Оросын холбооны улстай одоо үндсэндээ бид анхны асуудлыг ярьсан, асуудлууд хэвээрээ байгаа. Оросын тал бол биднээс нэлээд эрчимтэйгээр асууж, сургалж, яах гэж байна, хэзээ юу болох гэж байна, одоо ажлын хэсэг чинь бэлэн болсон уу, ямар зүйлүүдийг хийж байна, ямар төвшөнд байна. Тэгэхээр одоогийн сансрын нислэг бол заавал сансрын станц дээр очиж ажиллахын нислэг байх ёстой. Зөвхөн сансрын хөлбөр тойрог замд гарчаад буцаад ирнэ гэвэл эрдэм шинжилгээний томоохон ажил хийх юм боломж байхгүй. Энэ сансрын станцууд гэдэг бол сансрын том лабораториуд байна. Өнөөдөр олон улсын сансрын станц ажиллаж байна. Тэгэхээр Оросын холбооны улсад байгаа бас нэг жоохон тийм эрхцүүн талаар тохиромжтой үйлдэл юу гэхтэй зэрэг Оросын холбооны улстай сансрын нислэгт хамтарч орох юм бол тэр олон улсын станц дээр очих ёстой болж байна. Олон улсын станц дээр очихын тулд энэ олон улс орнууд өөрөөр хэлбэл хөрөнгө гаргасан хамтарч ажиллаж байгаа энэ улс орнуудад тохирох хэрэгтэй болж байна. Америкийн нэгдсэн улстай, Европын холбоотой, Япон улстай эднтэй тохирч энэ одоо олон улсын станц дээр өөр орны иргэнийг одоо ажилуулж болно гэсэн зөвшөөрлийг авах. Энэ нэлээд төвөгтэй. Оросын холбооны улс 90 оноос гэж уулнуул төлөвлөж байсан. Өөрийн гэсэн станцаа одоо барьж сансарт хөөрөх ёстой. Тийм учраас 25 гэдэг энэ он гэдэг энэ чиглэлийг бид автсан, ардсан, овоо хараанд оруулсан ингэж ажиллаж байгаа юм, ингэж ажиллаж байсан юм. Өөрөөр хэлэх юм бол Оросын холбооны улсын өөрийн станцыг сансрын тойрог замд гарсны дараагаар хамтарсан нислэгээ хийе гэсэн. Монголчуудын бас нэг томоохон хүсэл сонирхол бол бид 2017 онд эхлүүлсэн сансрын хиймэл дагуулгын ажлуудыг хөрвүүлжүүлэх хэрэгтэй. Мазалэ гэдэг анхны хиймэл дагуулгыг бид сансарт хөрвүүлсэн.
хиймэл дагуу хийж хэмжээний жижиг хиймэл дагуулда ийм хэмжээний одоо мэрэгжил эзэмсэн залуучууд манайд байна. Япон улсад төгссөн, бусад улсуудад төгссөн одоо 5-6 сайхан инженер ажиллаж байна. Бид 10-аад хүмүүсөө бэлтгэж байгаа Японд бусад улс орнуудад. Ингээд 2-3 жилийн дараа хэдүүлбэлээ сансрын салбартаа өөрийн мэрэгчлэлтэй болно. Энэ бол бидний том алхам, бидний том амжилт. За тэгээд Оросын холбооны улсын сансрын станц хэзээ хөөрөх нь бас нэг тийм их ойлгомжтой биш байгаа. Яг тодорхой биш байна. 25 онд магадгүй бүтэхгүй байж болох. За ийм л үе шатанд одоо бид явж байгаа. Ер нь бол Монгол улсын сансрын энэ бодлогыг сансар судлалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага одоо үндсэндээ гартаа авч хэрэгжүүлж байгаа. Энийг одоо засгийн газар хэрэглэх газрын дарга сайд учрал бол тон хөгжлийн яамны сайд байхдаа эхэлжсэн одоо мөн тэр чиглэлээр явж байгаа. Ер нь цаашдаа Монгол улс сансрын агентлагтай болох учиртай. Тэр үндэс нь юу вэ гэхдээ зэргийн хүүхэд залуучууд өнөөдөр сансрыг яаж сонирхож байна? Хичнээн цуглаж байна. Жохон ч гэлгүй өөрсдийнх нь одоо санаа бодлоо шингээсэн ийм жижигхэн зүйлүүдийг хийж байна. Нислэгч бай, нислэгч бай, янз бүрийн тоног төхөөрөмжч бай, технологийн чиглэлийн юмч бай. Тэр рүү чиглэсэн хүүхдүүдийн санаа бодлого сонирхол бол их өргөн болсон байна. Тийм учраас ер нь одоо Монгол улсын сансрын энэ ирээдүй бол нэгэн гэрэлтэй гэгээтэй гэж бодож байгаа. За харамсалтай цаг хугацаатай дараагийн хүн одоо илтгэлдээ гаргаж ирсэн байна. Намайг одоо олон үгэн орхоо энэ танд байгаас буугаа гэсэн тохиог өгч байна. Тэгээ энэ одоо сансрын 7 хоногийн үйл ажиллагаанд оролцож байгаа бүх хүүхдүүдэд, бүх хүмүүст одоо би талархал илэрхийлье. Манай сургуулийн хүүхдүүд, жоохон цэцэрлэгийн хүүхдүүд төрөл өчигдөр манай нээлтэнд өчнөөр ирсэн. Энэ сансрын сэдвийг сонирхож байгаа мэрэгжлийн хүмүүсийн зөндөө байгаа. Тэм хүмүүсийн дотор сууж байгаа. Энэ хүмүүст би талархал илэрхийлж байна. Ингээд одоо энэ сансрын 7 хоногийн үйл ажиллагааг Монгол улстай одоо зохион байгуулж явуулж байгаа. Энэ бүх хүмүүсэд талархал илэрхийлье. Хүүхдийн дүүдүү музей, дүүдүү сан гэж юм байгууллага бий. Мөнх тулга гэдэг их эрчимтэй ийм залуу энийг одоо тэргүүлж байдаг. Энэ залуучуудын одоо асар их чармайлт оролдлого хүч зүтгэлээр одоо өнөөдрийг бидний хийгээд байгаа юм бүх юм бүрдцэг хийгдсэн байна. Би амжилтаа сайхан эхэллээ гэж бодож байна. Сайхан эхэлсэн. Өчигдөр эхлэн их сайхан болсон. Өнөөдрийг гоё үргэлжлэж байна. Энэ дээдлд байгаа ширээ сандлын одоо залуудаа хүүхдүүд дүүрэн байна. Дор жоохон юм хийж байна. Нэг нь зурж байна, нөгөөх нь хаачилж байна. Гэх мэтчлэнгийн одоо хүүхэд болгон нэг сонирхолтой нэг юм бүтээч гэдэг ингээд сууж байна. Нэг зураг зурч, нэг мотор юм хийж, нэг дүрс гаргах гэдэг. Тэгээ энэ бол бидний одоо хүсэж тэмүүлж байгаа зүйл тэр. Хүүхдэд нэг юм орч өгсөн, хүмүүс нэг юм сонирхол төрүүлсэн гэдэг энемийг л одоо бид оч үсэргэж чадвал энэ дараа нь одоо галдуул болоод дүрлцэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.